За сони юуцгаана манайхаа номынхаа дараагийн 7 хуудсыг таалан сойрох нь уу? За энэ хэсэгт хүн бид нар биш те яагаад юу сайн зуршлыг ингээд үргэлжлүүлэхэд хэцүү байдаг юм бол гэж та юу бодож ирсэн үү? Одоо жишээлх юм бол муу зуршлууд болохоор ингээд хаяхад амар хэцүү байдаг штэ тий. Танд хайж чаддгүй тийм муу зуршил байдаг уу? Жишээлбэл ингээд тамхи татдаг хүмүүс магадгүй та ч гэсэн тамхи татдаг бол та юу гэж бодож байна? Тамхи татдаг хүмүүс тамхинаас гарах бараг боломжгүй гэж боддог штэ зарим хүмүүс. Би л гарч чадахгүй гэж ихэнх нь боддог. Яагаад тэгдэг юм бол та юу гэж бодож байна? Муу зуршлууд ингээд жишээлбэл штэ хоёр ингээд тамхи татдаг хүн байгаа аахгүй юу? За таны хоёр найз ч юм уу ингээд тамхинаас гарах гэж гин гэж төсөөлөе л доо. За тэгэн гут ингээд нэгэнд нь болохоор нэг найз нь та тамхи хоёулаа ингээд тамхи татах уу гэдээ асуусан чинь нэг нь үгүй баярлалаа найзаа би тамхинаас гарах гэж байгаа гэж хариулж байгаа байхгүй юу. Үнэхээр тань ямар сонсогдож байна? Окей, тэр хүн ингээд үнэхээр тамхинаас гарах гэж байгаа юм байна. Тэ? Дэжүү сонсогдож байгааз. Гэтэ ингээд энэ хүн энэ хариултыг хэлж байгаа хүн болохоор стил одоо өөрийгөө тамхичин гэдэгт бол итгэлтэй байгаа. Өөрийгөө тамхичин гэж бодож байгаа. Тэгтээ би ингээд тамхинаас гарах гэж байгаа тамхичин хүн байна гэж бодож байгаа байхгүй. За нөгөө хариулт нь ямар ялгаатай байгааг одоо сонсоорой. Нөгөө нэг хүн болохоор үгүй би тамхи татдаггүй. Би тамхичин биш гэж хариулж байгаа. За ингээд сонсохоор ямар ялгаатай байна. За энэ хүн бол өөрийнхөө итгэл үнэмшлийг өөрчилсөн. Өөрийгөө хинбэ гэж бодож байгаа гэхээр өөрийгөө би бол тамхичин хүн биш. Өмнө нь бол би тамхи татдаг байсан. Гэхдээ одоо би тамхичин биш гэж бодож байгаа байхгүй юу. Тэр энэ хоёр хариултыг хэлж байгаа хүний аль нь илүү тамхинаас гарах магадaltaй вэ таны бодлоор? За хариултаа та комент хэсэгт бичээрэй. Өнөөдрийн ярих гол зүйл юу вэ гэхээр бид нар яагаад тэгвэл муу зуршлаа хайж чаддгүй юм бэ? Бас яагаад бидний ихлүүлсэн сайн зуршлууд тодорхой хугацаанд ингээд үргэлжилж жаад мотивац нь дуусан гут тийм үү? Унтарчдаг, үргэлжлэхээ болчдгийн. Тэрний шалтгааныг ярих болно. Atomic Habit гэдэг энэ номны гол утга санаа нь юу юм гэхээр бид нар зуршлыг өөрчлөх нь өөрөө шинжлэх ухаан юм. Энэ бол бүр судалгаа шинжилгээтэй юм, системтэй шинжлэх ухаан байдаг энэ үүний цаана. Харин бидний гаргадаг алдаа нь юу вэ гэхээр бидэрт хин ч энэ тухай зааж өгж байгаагүй, сургуульд ч үздэггүй, хин ч одоо ярьж байгаагүй байгаахгүй. Яаж зөв зуршлыг тогтоодیں۔ Тэ зуршил гэж юу юм? Энийний цаана ямар шинжлэх ухаан байдгийг, ямар системтэйгээр хийдгийг гэдэг талаар юу ч мэдэхгүй. Зүгээр л ингээл өөрийнхөө бодлоор за би ийм зуршилтай болно гэж бодоол тэгэл тэрийгээ ингэж өөрийнхөө арга замаар биелүүлэх гэж хичээдэг. Тэгээд дийлэх тохиолдолд бүгдлгүүтээд бас бууж өгдөг ийм үзэгдэл ажиглагдаад байгаа. За тэгэхээр номон дээр гарч байгаа энэ зуршлын систем нь ийм 3 хэсэгтэй, 3 давхаргатай гэж гарч байгаа. За би энд ингээд харуулъя. Ийм 3 давхарга харагдаж байгаа нэг хэсэг юм байгаа. За зуршил гэдэг маань өөрөө ийм бий болохын тулд хүний зан чанар, зан авир те мөн чанар гэдэг зүйл нэг өдөрт өөрчлөгддөггүй тийм үү? Энэ бол ингээд процесс байдаг. Тэгээд хүний зуршил ч гэсэн ийм 3 одоо үе шатыг дамжиж 3 давхаргатай байд юм байна. За хамгийн гадна талд нь за энийг сонгины хальсаар зүйрлэх юм бол одоо сонгины хамгийн гадна талын хальсанд нь юу байгаа вэ гэхээр үр дүн outcome буюу үр дүн байдаг. Одоо үр дүн гэж юу юм бэ гэхээр бидний одоо энэ зуршлыг хийснээрээ, энэ зорилгыг биелүүлснээрээ би ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм те? Асуулт нь болохоор би юу олж авах юм? Надад ямар ашигтай юм гэсэн ийм асуултанд хариулж байгаа хгүй. За тэгвэл
хоёр дахь давхарга нь юу вэ гэхээр процесс байгаа. За процесс гэдэг маань болохоор би тэр зорилгод хүрэхийн тулд миний одоо үйлдэж байгаа үйл явц процессууд орно. За энэний жишээ нь юу юм бэ гэхээр би одоо ямар одоо рутинтэй амьдарч байгаа дасгал хийх ч юм уу, хоолны дэглэм байрах, тэ ном унших гэдэг ч юм уу. За энэ болгон бол процессын жишээ гэсэн. За процесс юунд хариулдаг вэ гэхээр та юу хийж байна те? Та юу хийдэг вэ гэсэн асуултанд хариулна. За тэгвэл хамгийн голд нь юу байгаа вэ гэхээр миний identity, англиар identity гэж байгаа. Монголоор болохоор миний мөн чанар, одоо миний дотоод мөн чанар, би хинбэ гэсэн үг. За энэ зүйл нь болохоор системийн хамгийн core, одоо гол цөмөн гэж ойлгож байна. За энэ гурван давхаргаг нь штэ те хоёр төрлийн чиглэлтэйгээр бас явагддаг. Дийлэнхтэй хүмүүс голдуу яадаг гэхээр гаднаасаа дотгошоо чиглэлтэйгээр зуршлыг өөрчлөх гэж хичээдэг. Одоо жишээ авъя л та. Жишээ нь би ямар үр дүнд хүрэхийг хүсэж ийн гэхээр за би турмаар байна. За би 5 кг турнаа гэсэн юм гадаад үр дүн байлаа гэж бодъё. Турна гэсэн тийм. Тэгвэл тэр турахын тулд би ямар процесс хийх юм? За хоолны дэглэм байрна гэж сонголоо л та. Тэгвэл за хоолны дэглэм, за энэ хоолны дэглэмийг хэдэн хоног ингээд барьчих юм бол би хүссэн жиндээ хүрнэ гэдэг ч юм уу процесс байлаа. За голдуу хүмүүс яадаг вэ гэхээр яг энэ үр дүн процесс хоёр дээрээ бол аягуулсаа анхаардаг гэж байгаа байхгүй. За тэгээд энэ зуршлын маань зүйл тэр хамгийн голд байгаа те би хинбэ, өөрийгөө харах одоо үнцэг, өөрийнхөө талаарх бодол, итгэл үнэмшил нь бол өөрчлөгдөөгүй. Тэр зүйлээ ингээд олон хүмүүс анхаарахгүйгээр зөвхөн ингээд гадна харагдах тэр үр дүн, турах те процесс хоёр дээрээ анхаарал ингээд явхаар яадаг вэ гэхээр бидний ихэнх нь болохоор зорилгоосоо шантардаг. Тэгээд зорилгоо хэсэг хугацаанд за 1 сар, 3 сар биелүүлж байгаа, 6 сар хийж байгаа болчдөг, хайчдаг. Тэгээд дараа нь бүр эсрэгээрээ нөгөө хүн маань таргалах, буцаад нөгөө хуучин амьдралын хэв маягтаа орох те шүн юм хоол идэх, тэгээд улам илүү амттай амьдмээр санагдах, залхуурах. За энэ зуршил руугаа ордог гэдэг аахгүй. Тэгэхээр бидний гаргадаг гол алдаа нь бид юун дээрээ анхаарахгүй байна вэ гэхээр тэр өөрийнхөө identity буюу би хин бэ, миний итгэл үнэмшил, өөрийнхөө талаар боддог бодлоо өөрчлөөгүй, өөрийн үнцийн итгэл үнэмшлээ өөрчлөөгүй учраас энэ зуршил ингээд long last одоо насан турших байж чаддгүй ингээд хаягддаг байх нэ. За тэгвэл эсрэгээрээ яаж бид нэр энэ гурван системийг гуруулан ин анхаарах хэрэгтэй юм те. Яаж зөв системтэйгээр зуршлыг өөрчлөлт юм гэхээр зөв нь болохоор дотроосоо гадагшаа байх хэрэгтэй. Миний дотоод тэр итгэл үнэмшил, би өөрийнхөө талаарх боддог, миний бодол, итгэл үнэмшил маань эхлээд өөрчлөгдөөд өөрийн үнцнийг ойлгоод тийм үү. Ингэсэн тохиолдолд тэр процесс, гадаад үр дүн бол аяндаа илүү одоо natural гэх юм ингээд явагддаг байхгүй энэ процесс нь. За энэний жишээ болохоор номон дээр гарч байгаа нь Кларк гэдэг нэртэй нэг бизнесмен хүний талаар гардаг. Тэгэд энэ хүн өөрийнхөө хизээж өөрчилж чаддгүй байсан нэг муу зуршлаа яг энэ системээр хайсан юм байл л та. Тэгээ яаж хайсан бэ гэхээр тэр хүний муу зуршил нь болохоор өөрөө айгүй алдартай сайн бизнесмен хүн, гэхдээ ингээд хумсаа мэрдэг юм дутагдaltaй байсан юм байна. Тэгээд олон удаа энэ зуршлаа хаягаж хичээсэн боловч ерөөсө болж өгдөг байсан. Тэгээ нэг удаа нэг мэрэгэн санаа олсон байгаа. Эхнэр лугаа ингээд уцаар залгаад юу гэж хэлсэн хэрэг за ингээд надаа маникюрийн цаг авчгаа гэж хэлсэн чи эхнэр нь гайхаад эрэгтэй хүнтэй ингээд маникюр хийх гэж юм уу гэдэг. Маникюрийн цаг ингээд авч л дээ. Тэгээ нөгөө залуу чи ингээд маникюр дээр очиод хумсаа энцлүүлсэн чинь тэр маникюрчин нь юу гэж хэлсэн бэ гэхээр хөөх таачст айгүй гоё гартай хүн биш үү? Таны гар айгүй гоё гар байна. Айгүй гоё хумстай юм байна. Хумсны хэлбэр чинь бас айгүй гоё юм байна гэд магтсан юм байна. Тэгээ энэ үгийг ингээд амьдралдаа анх удаа сонсоод тэр хүн өөрийнхөө гарыг харах,
одоо өнцөгтэй өөрчлөгдсөн. Анх удаа өөрийнхөө гараар ингээд бахархсан гэж байгаа байхгүй юу? Би proud хийсэн. Тэгээ энэ бахархах мэдрэмж нь тэр хүний итгэл үнэмшлийг өөрчилсөн. Тэгээд ямар итгэл үнэмшилтэй болсон гэхээр би гоё гартай хүн юм байна. Тэ? Гэт гарандаа сэтгэл хангалуун, гараараа бахархдаг болжээ. За үүний дараа юу өөрчлөгдсөн бэ гэхээр тэр хүн дахиж хизээж хумсаа юм ирээгүй гэж байгаа байхгүй. Тэгээ яах вэ? Би мөнгө төлөөд маникюр хийлгсэн мөнгөндөө байж болох ч гэсэн яг мөнгө бол байгаагүй гэж байгаа. Хамгийн гол нь миний тэр өөрийн гарыг харах итгэл үнэмшил маань өөрчилсөн. Тэгээ belief system буюу миний тэр одоо identity би хинбэ гэдэг ийм дотоод мөн чанар маань өөрийгөө харах өнцөг маань өөрчлөгдсөн учраас тэр хүнд ингээд хумсаа мэр хүсэл төрөөгүй гэж байгаа байхгүй. Ингээд тэр хүн олон жил хичээгээ чадаагүй энэ зуршлаа, муу зуршлаа хайж чадсан. Тэгэхээр энэ дээрээс та бодож байгаах те таны хувьд магадгүй хайж чадахгүй байгаа муу зуршил чинь юу вэ? Тэг комент хэсэгт бас хуваалцаарай. Яагаад хайж чадахгүй вэ те? Танд ямар итгэл үнэмшил, буруу итгэл үнэмшил байх шиг байна. Тэгээд магадгүй та олон жил, олон удаа ямар нэгэн сайн зуршлыг хэрэгжүүлэх гэж хичээгээд те турах гэж оролдоод ерөөсөө чаддаггүй. Эсвэл ямар нэгэн зүйлийг эхлүүлээд дуусгаж чадахгүй байгаа тий. За тийм зүйл байгаа бол та аль систем дээр нь алдаад ах шиг байна тий. Энэ гурван давхаргын та хаана нь алдаа гаргасан юм шиг байна. Аль хэсэг нь амжилттай явж байгаа юм шиг байна. Өөртөө нэг дүгнэлт хийгээрэй. Тэгээ бас комент хэсэгт бидэнтэй гоё хуваалцаарай. Би бүх комментиг унших дуртай. Тэгээд харилцан юм одоо юу гоо амьд харилцаа гол хүсэж байна. Тэгээд гоё хуваалцах юм бол нээлттэйгээр комент бичээрэй. Би хариулах болно. Тэгээд өнөөдрийн уншсан хэсэг танд жоохон ч гэсэн өгөөчтэй нэгийг бодуулсан баха гэж бодож байна. Тэгээд таны хэрэгжүүлж байгаа сайн зуршилтанд амжилт хүсье. Бас муу зуршлаа хаяхтанд амжилт хүсье. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.